За 8 дугаар бодлого. За энийг ийм сонир бодлого байна. Энэ ингээд нэг тоо авахгүй ингээд доошо цовруулаад өччих. Тэгээд 1000 оронтой. Тэгээд дараалсан 4 цифрийн хувьд үржир нь одоо хамгийн их байх тийм шийд бол энэ юм л дээ 9-ийг үржих 9, үржих 8, үржих 9 гэдэг ийм тоо гарч байгаа юм. Тэгэхээр 13 дараалсан цифрийн хувьд үржир нь хамгийн их байх тийм үржирийг олгож байгаа юм л да. За энэнийг бас далд оруулъя. Далд оруулъя гэж байгаа шүү дээ. Артган шиг. Тэгэхгүй бол за энэ дэр бол нэг сүртэй баталцаад байгаа юм байхгүй л дээ. Зүгээр яг ганц хоёр юу байгаа. За 1000 онтой гэсэн шүү дээ тий. За ингэчээ. Шууд ингээл. За тэгэл уншиж чинь тэмдэгтээр нь уншиж. Тэгээд энэний тоон болохоор P гээл та тий. 48 хасчдаг. Тэгэхээр ASCII л да 48 ASCII 48 тэмдэгтийн 48 тэг 49 1 гэдэг тий. За тэгэхээр юу болчихно гэсэн үг. Энэ бол одоо тэг бол тэг нэг бол нэг болчихсон. За энэ ч яах. Тэгээд энэ бол жоохон техникийн асуудал шүү. За иймэрхүү юмнуудыг бол Google Moodle-ээс уншаал. За багъя. За одоо бид нэр энийг биднэрт юу байгаа гэхээр одоогийн үржир байх хэвээр. Одоогийн үржир одоо гэж те. Одоогийн үржир нэг байгаа. Тэгээд тоо байгаа. Тоон тэг байгаа гэсэн үг. Тэгэхээр 13 хэрэгтэй шүү дээ биднэрт. 13 тооны үржир. Тэгэхээр хэрвээ P тэг байвал яах вэ? Тэг үшээл яах юм бол тэгэл болчихно. Тэг байвал тоогоо тэг болгоно. Үржирт тэг ороод ирж байгаа юм чинь тий. Тэгээ одоо гэдэг нэг болгоно. За тэгээс ялгаатай байх юм бол одоогоо тоороо үржүүлээд тэ амарч юм. Нэг листэнд хийчтэй. Листэнд хийгээ яваад. Таанууд гэж. За тэгээд инким бол листээ цэвэрлээд инким бол листэн дээрээ яг үлээ таанууд дээрээ нэмээд тоогоо нэмэгдүүлээд за одоо асуудал үүснэ. Хэрвээ 10 хэдүүлээ 13 шүү дээ тий. Хэрвээ тоон сүүлийн 13 байвал бид нэг хариу олох ёстой шүү дээ үржир. Тэр хариу энд явж байгаа л да. Тэгэхээр одоо 13 байвал тоон 13 шиг байвал гэж яах вэ гэхээр
За тоогоо нэгээр багасгах чинь ягаад тэгэхээр бид нар хасан шүү дээ. 13 болцсон учраас одоогоо үржүүлсэн 13 байгаа учраас энэ одоогоо шалгах чинь гэсэн. Энэ одоо чинь манай хариугаас их вэ нүү? Их байвал манай хариу одоо тэнцвэр болчихно гэсэн. Тэгээд одоо тоогоо дахиад 12 болгох чинь тэгэнгүүтээ нөгөө тоонуудынхаа чагсаалтнаас хамгийн эхлээнийхийг одоогоо эхлээ хуваах хэрэгтэй тий. Тэр чинь одоо дахиж хуваалтанд орохгүй юм чинь. Тоонуудын фронт гэдэг лөө. Фронт гэдэг хаа. Тэгээд санаа нь бол ингэсэн үг шүү дээ. Баник 1 2 3 4 11 ийм тавгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ 14 дахь тав ороод ирсэн гэсэн үг шүү дээ. Ийм 12 тавгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд 13 дахь нь ороод ирлээ. Тэгэх юм бол за энэ 5 байсан гэж үз. Тэгэх юм бол мэдээж энэ үржүүрээ шалгана, бүгднийг үржүүлээд шалгана тэр чи одоо болцсон байгаа гэсэн үг. Нэгт шалгаж одоогоо хэрэгэлцсэний дараа энэ 5-ыг зайлуулах хэрэгтэй байхгүй юу? Ягаад гэвэл энэ дараагийнх дээр хэрэг болохгүй учраас. Тийм болохоор одоогоо энэ 5 чинь энэ одоогийн үржүүрт алхтээ орцсон байгаа учраас 5-даа хувааж өгөөд тэгэнгүүтээ энэ жагсаалтнаас 5-ыг дарах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо бидний одоо гэдэг тоо маань бидний үржүүр үлдэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг тэр үйлдэлний нэг. За энэ хамгийн урд байгаа те фронт гэдэг үгээр. Бас одоо энийг pop фронт гэдэг хаа те. Иймэрхүү юм байгаа. За тэгээд иймэрхүү энэ бараг болчихоо. Би ингэж санаад байна. Энэ листэн дээр жоохон алдсан байх. Гүйсгэхгүй. Аюу алдчих. Листийг ингэж цэвэрлэдэг юм уу? Энэ чинь юу штэ? Тоонод штэ. Энэ ч одоо ш. Тоонод штэ. За минийх ингэж гарч байна. Хариу нь ингэж гарч байна. Ямар ялгаа вэ? Энэ хайгу баг гараад байна те. За энэ дээр алдсан байна. Бүгд алдаагаа бол те. Би нэг янз янзын бэлтгэлгүйгээр шууд бодчихъя гэж бодоод ороод ирлээ л дээ. За тэгэхээр яасан байж болох вэ? За ингэж аваад тэгтээ тэнцүү байвал ингээд ингэж байна. Тэгээд үржүүлээд тагаа нэмэгдүүлээд одоо энэ дээр тагаа буцаад 12 болгоцсон шүү дээ. Тэг болоо юм шүү. Фронт нугагаад pop фронт хийгээд тийм ингээл яваад их юм шиг хаа. Энэ үржүүлч амар ихтэй байж магадгүй тий. Үнэ. Тэгжил гайхаад байна. За одоо хариутай нь үзэл та. Манай хариу энэ гарч байгаа. Энэ хариу маань адилхан шүү дээ. За одоо зургач чинь. За энэ яг зөвөр нэг тийм юу. Техникийн л асуудал та. Олон цифр уншаад тэгээд ингээ гаргаад тэгээд нэг листтэй ажиллаад л те. Тэгээд нэг жижигхэн иймэрхүү юуны логикийн асуудлуудаа зэгцтэй бичих юм бол ерөөдөө ингээ болчихно л доо. За. Мэлла тусла